ажилтны нацвал бол ингээд юм ажиллаж нэг шийдлийг нэг өмсөж хүний бидний хэрэглэж юм асан өндөр юу гэдэг юм шүү дээ. Тэгээд ажилтны нацвал тэгээд би тэмдэгмийнхаа Черниковыг уугаад дотроос нь уугаад тэгээд тусаалгаа болохоор би Монгол хошууд ажиллаж байсан болохоор миний нүдний өөх гэж ирсэн. Одоо өвчлөөс өшөөгөө та ингээд бүрлцэл ирсэн. Юунд ажиллаж байсан болохоор? Монгол хошууд. За. Тийм тэгээ нэг хиншүүний юу гарч ирсэн. Тэгээ нэг часуулаа мэдтий. За ямар ч үсэн энэ юугаар тусааж байгаа би нэг уучрах зүгээр сайн болно шүү гэдэг. Намын ямаа хийчихсэн шүү дээ. Тэгээд тэрийг тусааж мөнгө тусаам нэг бэлтгэв. Тэгээд Черников нэг 2 юу л уусан да. Савраг уусан. Дөрөөр өдөрт 8 ширхэг ууш шүү. Тэгээд би ч одоо 2 жилийн өмнө тэгэл зүгөрлсөн. Тэгэхээр зэрэг ямар ч байсан юу гэрээсээ гурван гохын зүгээр хийж байгаа гэдэг нь юу гэх юм. Тэгээд гурван гох орсон л одоо яах вэ? Одоо дахиад нэг юм да гэж бодож байж байна. Та одоо шилгүй юм харах уу? Шилгүй юм биш надаа энэ заавал маврын тэр санаа зовлтгүй амар байгаа юм чи. Одоо ихэнх гоцуудаас залуучууд хүртэл орж ирээд шилээ орчихсон. 50 настай 40 настай хүмүүс орж ирдэг чинь. Лангуудаар юм авахгүй харахгүй. Тэгээд шилдээ авчихад яах вэ гэж гэж байгаа. Тэгэхдээ би түрүүнд хэлжсэн надад одоо тийм томруулдаг юм байна. Миний өөрийг хэлжсэн. Тэрнийг өгж байгаа юм. Эсвэл би өөрөө уншаадаггүй гэдэг. Тэгээд энэ бол одоо би Черников эдийг хоёрыг хэлнээр нүдний харамтай юу бол бүрэн хэрэгжилж байгаа. Хараа тажиг байгаа. Зөвлөх бай.